Яг одоогоор барилгачны талбайд Монголын ахмадын холбооны гишүүд өндөр настангууд тэтгэврийн зээлийн хувь бууруулах шаардлагатай амжигсаа зохион байгуулж байна. Одоогоор тэтгэврийн зээлийн хүү жилийн 18%, сарын 1.6% байгаамаа. Энэхүү хувийг 50% бууруулж сарын 0.9 юм уу 0.8% болгон бууруулахыг шаардж байгаа. Ахмадуудын зүгээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, долларын ханшийг бууруулах мөн арилжааны банкудад гадна зээлийн уян хатан байлгах нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилж ахмадуудад ашигтай болгоё. Арилжааны банкуд ахмадыг ашиглан мөнгө хүүлдэг байдлыг таслан зогсоохыг шаарддаг. Ийхүү жагсаал цуглаан зохион байгуулж байна. Төрөв засгаас одоо хүсэхт одоо когчулд одоо тэтгэврийн жаахан 30-40% хүртэл нэммээр байна. Энэ одоо нэг 5-10 төгрөгөөр бишээ. Энэ төрөв бол одоо бид нэг 15-20 мянган төгрөгөд авсан шүү дээ. Дээд тал нь 20, доод тал нь 15. Тэгж нэмэхгүй байх хэрэгтэй. Тэгээд бас когчулаа одоо бас жаахан харж үзсэн гэж засгаас одоо хүсмээр. Одоо ингээд эдийн засаг хямарсан байхад тэтгэвэр цалин тэтгэврийн мөнгийг одоо нэмэх боломжгүй гэж төр засгаас мэдэгдээд байгаа шүү дээ, тийм ээ. Боломжгүй юу аа ер нь тэгээд болдог нэмдэг талаас нь одоо бодвол болохоор юм шиг одоо болоод байгаа юм да. Тийм учраас яг л одоо өндөө одоо 200 хүн өндөө хүрэхгүй. Тийм учраас одоо болцоо байдаг юм бол нэмж өгөөч гэж бидний хүсэж ингэ зогсож байгаа. Доод хэмжээ бол одоо 212 мянга баг. Хамгийн тэтгэврийн доод. Хувь тэнцвэрсэн дэвтэр чинь 180 мянган төгрөг. Тий 180 мянга цаас. Хувь тэнцвэрсэн 180 мянга. Тэгэхээр одоо тэтгэврийн хүүг бол ерөөсө одоо энэ олон сар жилээр хинхэн авдаг. Тийм учраас одоо хүүг нь бууруулж одоо 0.5 юм уу 0.3% авдаг. Банкнд байршуулж өгмөр байна. Нэг банктай болох юм уу? Хоёр банктай таавдаг. Тэгээ ахмадуудын доод хэмжээний тэтгэврийн цалинг л одоо дээш нь өсгөж нэмэх хэрэгтэй байна. Цар шинийн бэлтгэлээ ихгээл өндөр наснууд ихэнх тэтгэврийн зээл авж штэ тийм ээ. Ингээд одоо банкнаас авахаар бас тэтгэврийн зээлийн хүү өндөр гэдэг асуудлаар ер нь хэдэн батал бууруулахыг хүсэж байгаа юм бэ хомдоод? Нэг 1% юм уу 2% л болоо штэ. Тэрнээс одоо 18 дэр гэж хараад тэгээд ашиглаж санагдаад байна. Тэснийгээс нь одоо шулж ийн гэсэн үг үстэй. Банк гэдэг чинь бол хүүгээрээ шулдаг шүү дээ. Энэ ингэж боддог доо юу? Продж байгаа юм бэл. За ойлголоо. Та шин тэтгэврийн зээлтэй. Зээлтэй. За. Энэ одоо зээлгүй хүн гэж байгаа мó. Тэтгэврийн зээлгүй хүн гэж би л сонсоогүй юм бараг байхгүй болчиход. Цааш нь болохоос нэг хэдийгээл авчиж нэг юм тэгээд хэдэн сараар тавьчих тэгээд хэдэн сар мөнгөгүй л юм шүү дээ. Энэ хямралын үед энэ хямралыг ахмадууд бий болгоогүй. Тийм учраас ахмадуудынхаа одоо бодит орлогыг одоо хангах үүднээс төр засгийн зүгээс тодорхой хэмжээгээр арга хэмжээ авах бүрэн боломж байна. Нийгмийн даатгалын санд өнөөдөр 1.80 төгрөг эргэлдэж байна. Энэний 640 тэрбум төгрөг нь арилжааны банкудад одоо жилийн 11% хүүтэй хадгалагдаж байна. Энэ мөнгө хадгалагдаж үржиж ийснээс ерөөсөө ахмадуудаа жилийн 11% хүүтэй зээл өгчөөл гэж байгаа.